Үзэгчдийн энэ өдрийн мэндийг хүргэе. One on One нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр бидний зочноор дөнгөж саяхан өндөрлсөн эмэгтэй үндэсний дээд лигийн аврах Улаанбаатар Амазонс багийн төвийн тоглогч, энэ улиралын үнцэнтэй тоглогч Болор Эрдэнэ хүрэлцэн ирлээ. Өдрийн мэнд хүргэе. Тандас өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр студид ингээд ярилцлага хийх гээд сууж байхад миний хувьд таатай байна. Тэгэхээр манай эмэгтэй сагсан бөмбөгийн сүүлийн 10 гэлтгүү 15-6 жилийн хамгийн гол төлөвлөлүүдийн нэг гэж өөрөчн би бодож явдаг. Тэгээд эцэст нь ярьцлах боломж олсон баяртай. Ирсэнд баярлалаа. Баярлалаа. Намайг өсөсөнд маш их баярлж байна. Тэгээд нэвтрүүлгээ ингээд дандаа үздэг л болохоос ерөөсөө ингээд орж идэг юм байна. Тэгээд сэтгэл бас нэлээх тогтолж байна. Хоёлаа хүүхд насныхын талаас эхлэе гэж бодож байна. Тэгээд хүүхд нас руугаа эргэн орчвол ер нь спорт одоо хүүхд байсан Болорогийн амьдралд хэр нөлөөтэй байв? Өөрөө сагсан бөмбөр хичээлж эхлэхээс өмнө ямар нэгэн спорт сонирхдаг байсан болов? Миний хувьд болохоор нэг манай ээж маань намайг төрүүлэхдээ нэлээд ер нь хүндрэлээ төрөөд тэгээд би бүр ингээд жоохон махасаа эхлээд бөөр өвддөг болохоор ерөөсөө ингээд одоо спортоор хичээлж чаддаггүй, би намжтай бүр ингээд орох боломжгүй тийм одоо нэг эмнэлгийн тийм заалттай байдаг гэсэн хэвгүй. Тэгээд 4-р анги хүртлээр ерөөхдөө нэг тийм байжгаад тэгээд тэрнээс хойш яг нэг юм одоо юу гэдэг ингээд 20-д агтсан улам ингээд тэрлөө ингээд дурлна гэдэг шиг. Тэгэл ингээд илүү ингээд би минь гайгүй болоод ингээд бөөр маань бас ингээд гайгүй болоод тэгээд илүү ингээд спортоор хичээлэх яг нэг тийм одоо хөдөлгөөнтэй те ингээл ийшээж гүчгэл тийшээж гүчгэл ингээл ер нь ингээл гүүх тийм дуртай ч юм уу те ингээд заавал нэг хөдөлгөөнтэй эргэтэй хөвчиг яг тиймэрхүү байсан. Тэгээд мэдээж одоо ээж маань одоо тийм байдлаас төрүүлсэн ч гэсэндээ би ямар ч хийсэн ингээд тамирчин болсондоо өөрөөрөө маш их бахархдаг. Гэр бүлд нь ер нь одоо яг анх сакс тоглоод эхлэхэд нь гэр бүлийнхнийх нь хандлага ямар байсан бэ? Яаж хүлээж авсан бэ? Манай гэрийнхэн ер нь ингээд сагсан бөмбөг спортод ялангуяа ер нь сагсан бөмбөгт илүү их дуртай. Тэгээд маань би өөрөө 5-ыг 2 ахтай байхгүй. Тэгээд манай гэгчнэр ер нь сагсан бөмбөгт нэлээд дуртай. Тэгээд тодорхой хэмжээний өөрсдөө ч гэсэн ингээд одоо сургуулийн шигшээ ч юм уу заавал ингээд нэг юм тоглолтог ингээд бүгд амар хайрладаг сагсан бөмбөгийн спортыг. Тэгээд намайг ингээд анх спортоор хичээлээ сагсан бөмбөөр ингээд явж байгаа гэхэд бүгдээрээ ингээд маш их баяртайгаар ингээд хүлээж авсан. Тэгээд тийм ч учраас магадгүй би одоо л ингээд сагсан бөмбөгийг тоглоо явж байгаа. Тэгээд гэрийнхэн маань ингээд маш их дэмждэг. Тэгээд одоо ч гэсэн намайг дэмжээл байгаа. Тэгээд өмнө ч гэсэн ер нь дэмждэг л байсан. Тэгээд мэдээж бас миний ээж өөрөөс маш их дэмждэгсэн. Тэгээд намайг тамирчин болохыг харах тэр мэдрэмж бас гайхалтай байсан баха. Анхны багш нь бол дархны гүрээ багш. Тийм, гүржөө багш маань байгаа. Гүрээ багш одоо сонгоод чи тоглол гэж чамд санал тавьсан уу? Эсвэл чи өөрөө би тоглоё гэсэн үү? Мэдээж би нөө сургуулийн шигшээс ингээл тэмцээнд одоо аймагийнхаа тэмцээнд ингээл ороо явж хахад гүрээш намайг ирэл чи бэлтгэлээ гэлэгдэг гэсэн. Тэгээ би болохоор өөрөө тийм нөө хүүхд тахасаа нөө бөөр мөр өвдөгс болохоор ерөөсөө тэгж амар зоригтойгоор ингээд алхам хийж чаддаггүйсэн. Тэгээд би ингээд гүрээш шиг ингээд амар их бэлтгэл хийлэгдэг ер нь ингээ хэцээд гэд сонсцоо. Тэгэл намайг ирэл бэлтгэлээ хийхээр надад амар хэцүү санагдал. Заавал одоо ингээл очоо бэлтгэл хийхээр би ингээд нэг тийм болохгүй юм шиг санагдал, нэг тэнцгүй юм шиг эсвэл нэг шантарч байгаа юм шиг санагдал. Тэгээд би ер нь гүрээш дээр ер нь төдийлөн бас очиж чаддаггүйсэн. Тэгээд зоригтой шийдвэр бас нэг удаа гаргаад тэгээ очисон багш дээрээ гүрээш дээрээ тэгээд багш маань ингээд чамд ингээд маш их боломж байгаа гэдгийг би ингээд харж байгаа. Тэгээд чи ингээд тэрийгээ ингээ өөрийгөө ерөөсөө ингээд ойлгохгүй маа те ингээ ямар сонир хүүхдээ гэл намайг тэгжсэн. Тухайд тэгээ би болохоор нөө хүүхд болохоор ингээл одоо илүү ингээ юмнаас хашраал зугатаад ч юм уу те залхуураад ч юм уу нэг тиймэрхүү байгаа шүү дээ. Тэгж яхад багш болохоор ингээ шал өөр өнцгөөс харсан байсан. Тэгээ ямар ч байсан багштайгаа нэг хувь тохиолоор уулзраад тэгээд бэлтгэлээ хийж агаад зүрхагч дээр анх гурагч маань намайг дагуулж чижсэн. Тэгээд тэр нэг айцсаа давах тэр нэг
мөчн юу байсан бол бэлтгэлийг хийгээд тууштай ер нь хичээлчий гэдэг. Яг тэр нь болохоор яг тэмцээн өсвөрийн эдэрчүүдийн улсын авраг болчихсон байхгүй спортын ордон дээр. Тэгээ яг тэр үед ингээд одоо өөртөө нэг тийм хариуцлага үрж чадсан анхудаага. Тэгээ ингээд багийнхны өмнөөс тэгээ өөрийнхөө өмнөөс ингээд нэг юм хариуцлага үрж байгаа гэдэг тэр мэдрэмж надад тийм би бас чадах юм байна болох юм байна. Ингээд би нэг хэлүүлж ингээд болох юм байна. Би чадах юм байна. Одоо тэр надад итгэл өгөөд илүү намайг илүү зоригтой болгосон гэх юм уу. Тэгээл тэгээ тэр эдэрчүүдийн улсын аврагаар гүрэгч намайг амар загнаад чи ста нэрээс дарчаагүй марчаагүй гэл багш мэдээж хэрэг багш нь л алга хэлдэг. Би ингээд яг тухайд би ингээд багшд амар загнуулсандаа ингээд гомдоод байгаа юм шиг хэрнээ. Ингээд багш төдий чинь ингээд надад итгэсэн гэдгийг би хараад яг ойлгосон байхгүй. Яг ингээд надад тийм их итгэцэн ингээд тийм бахад би ингээ өөрийгөө ингээ амар тутуунлцсан. Тэгээд чи ста сонио хөхтэй гэл яг багш ингээл хэлээл. Тэнгүүд л яг ингээ надад хүмүүс итгэж чинь те би бас ингээ өөртөө итгэж чинь те. Тэнгүүд л ингээ энийг ингээ хийж чадах юм байна. Энэ болох юм байна гэсэн нэг тэр ойлголтыг би яг тэр эдэрчүүдийн улсын аврагаас авчихсан. Тэгээд тухайд яг зөрөөг шиг бас ирж үзэж таарсан юм билэ. Тэгээд яг тэр үед бас анх цэрэгчтэйгээ уулзаад тэгээ гүрэгч маань намайг загнаал тэгээд гоё үйл явдал өрөөсөө. Өөрөөр хэлбэл өөрийг хариуцлага нэгж гин гэдэг маань боломж бололцоо чадвар нь байгаа гэдгийг мэдсэн учраас тасалж урж багш нь энийг нэгж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бас олон залуу хүүхдүүд бас амьдрал дээр зөвхөн спорт гэлтгүй бүх зүйл дээр бас ойлгоосоо гэж боддог. Ингээд Монгол Улсын гавь тасалжуулагч, цэвэр тасалжуулагчид одоо гүрээ агш ингээд чап болгоод өгч шүү дээ. Одоо үүнээс цаашаа та аваад яваа гэдэг те. Тэгээ цэвэр агш дээр манай Монголын саксны нэгэн үе гэлтгөө баг 2 3 үеийг ярьж болох бах. Цэвэр агшийн удирдлагаар дамжсан маш олон тоглогчид одоо ч лиг тоглож байгаа. Тэдний нэг боловч тэгэхээр цэвэр агшийн чамд өгсөн хамгийн чухал зүйлийг юу гэж боддог вэ? Зүгээр би олон саксчтаас мэднэ л дээ. Хүний оюун санаатай илүү их ажилтдаг, толгойд нь юм илүү их хийдэг. Энүүгээр бас онцлогтой гэж ярьдаг те. Миний хувьд болохоор би багшаасаа саксон бүг сурахаас илүү би амьдралын ухааныг сурсан. Тэгээд багш маань ер нь бол ингээд зөв хүн байх ёстой, чи ингээд зөв байх ёстой, чи ингээд хүн байх ёстой, тий? Чи ингээд амтан хадгуус бол ингээл те ингээ амтан бол амтан, чи бол хүн бол чи ингээ оюун ухаантай байх ёстой, чи зөв байх ёстой те. Ингээ альва амиг ингээ зөв хийж сурсан байх ёстой ч гэх юм уу яг. Тэр утгаар маань багш маань намайг илүү одоо бараг л хүмүүжүүлсэн гэх юм уу. Тэгээд дээрэс нь би нэг саяхан бас нэг нэвтрүүлэг үзээд ингээ сууж хахад ингээ багш маань ингээ намайг яг 2015 онд миний ээж бурхан болсон юм. Тэгэхэд би ингээ 7 хоног яг ингээ ээжигээ ингээ хөдөөлүүлээд тэгсний дараа багш чи бэлтгэлээ гэж шууд намайг тэгж байгаа байхгүй. Тэгээд миний хувьд тэр чинь ингээ амар хэцүү мэдрэмж байгаа шүү дээ. Нэг тийм байж боломгүй юм шиг ингээ эвлэрч чадахгүй тэр ингээ хэцүү мэдрэмжийг багш нөх одоо шууд бэлтгэлээ маргааш чи ингээ хотод ир гэд яг тухайд би манай гэр тархан байсан байхгүй. Тэгээд чи маргааш ингээд ир бэлтгэлээ гэл. Тэгэл яг 7 хоног би бэлтгэлээ хэлжсэн. Тэгээ ингээ одоо бодохоор багш маань намайг ингээд тэр ингээ хэцүү зүйлээсээ гараад ингээд дараагийнхаа алхмыг хийгээсэй гэж маш их хүсэж байсан болоо гэж харсан. Тэгээд яг тэр утгаараа ингээ багш маань бидний амьдралд те нөлөөлж байгаа одоо байр суурь гэсэн юм дандаа л илүү хүмүүжүүлсэн, илүү ухааруулсан, илүү их зүйлийг ойлгуулсан. Дандаа тийм бидэг. Тийм болохоор багштай маш их баярлалаа. Цэврэл огштой, нэгдүгээр огштой, одоо ч гэсэн охин шиг нь ойрхон харилцаатай байдаг гэж дуулсан. Багшийнхаа эргэж тойрч явдаг. Энд чинь би багшийн чинь гэр бүлийн өмнөөс талархаж байна. Ер нь багштайгаа гэр бүлтэй тогтоосон энэ харилцаа зөвхөн тасалжуулагч тоглогч гэлтгөө одоо аав ээж шиг ийм харилцаатай ийм нандин харилцаа үүсгэсэн тамирчид бас тэр олон байдгүй байх л та. Бид нар ер нь нэг тийм яг гэр бүл шиг манай одоо
худалдааны баг яг ингээ гэр бүл шиг хоорондоо харилцаатай. Тэгээд багшийнхаа хувьд бол би илүү сайн шав, сайн охин тий байхыг илүү хичээдэг, ер нь хүсдэг. Тэгэнгүүт л одоо яг тэгвэл тэр хүн миний хувьд одоо хамгийн миний бодож исэн хамгийн мундаг сайн хүн байгаа учраас би адилхан хамгийн мундаг сайн шавн байгаад багшийнхаа нэрийг дандаа ингээ өндөр дөргөж явах юмсан. Одоо тэгээ цэвэр алын шав гэхээр л заавал юм сайн байх хэрэгтэй юм шиг те яг тийм нэг юм нэрэн уцаад гэжтэй багш. Тэгмүн л яг тэндээс нь би ингээд тутахгүй те би ингээд тэрнээс заавал ингээ илүү заавал хийх хэрэгтэй юм шиг яг тийм одоо мэдрэмж дандаа төрдөг. Тэгээд багштайгаа би ингээд хаяа жоохон ингээд тэмцээн дээрээ ч юм уу тоглоод заримдаа ингээд жоохон сэтгэл санаа тавгуулахаар багштайгаа очиж уулздаг. Багш мэдээж ингээл миний охин тэгсэн үү гих төрлийн хүн биш шүү дээ. Тэгвэл багш болохоор ингээ хилдэг зүйл нь юу гэхээр чи ингээ яагаад одоо тий өнөөдөр ингээ ирж байгаа. Яагаад чи ингээ тийм сони хэцүү байгаа юм шиг үгүй тийм байхгүй шүү дээ тий. Энд чи ингээ амьдрал тий хүний л амьдрал чи ингээл давж туулах хэвээр энэ бол ингээл байх хэвээр зүйл чи ингээ сайн тоглож муу тоглож болно тий ингээ хүнд чи ингээл ямар ч үе тохиолж болно. Тэгэхээр чи ингээ тэрийг амар өөр төр ингээ хэцүү юм шиг тий ингээ заавал ингээ тийм болохгүй байгаа юм шиг ингээ бодох тийм шаардлага байхгүй шүү дээ гэл. Багшийн уусаа хэлдэг өгнүүд нь дандаа л нэг тийм одоо нэм тайлгаруулах биш юм жоохон зэмлсэн ч юм уу те нэг юм жоохон тэгвэл тэрэнд нь амар илүү дуртай юм болоо багшийнхаа тэгэл сонсчоор за тэгэл юу ч болох юм шиг ингээл энийг л ингээд шууд явдаг шүү дээ. Тоглолт бүрийн үздэг бах. Тоглолт бүрийн дараа магадгүй зарим үед чамд одоо юм хэлэх шаардлагагүй тоглолтууд байгаа. Би бол зүрх ах шиг ялангуяа шинэ тоглолтыг бол бүх тоглолтыг анхаарч үзээд чамд хэлэх юм одоо яаж холбогддгүү те уцаар ярьдгүү эсвэл одоо мессеж бичдгүү ингээд үлдээдэг байх гэж боддог. За ингээд цэрэг агш дээр ирж тоглоод ингээд байж итл Монголын эмэгтэй сагсанд бас нэлээд нөлөө үзүүлсэн нэг үйл явдал 2011 оны хавар болсон байгаа. Монголын эмэгтэй сагс Шгшээ огийн түвшинд ер нь тэмцээн уралдаанд оролцохгүй нэлээд завсарласан байсан үед 2011 онд Шгшээ огийг тухайн үед нэг бүрдүүлээгээд нэлээдэн тоглогчдыг Шгшээ огийн бүрэлдэхүүнд дуудаад тэмцээн уралдаанд орохоор бэлдэж эхэлсэн. Энэ бүрэлдэхүүнд Болор Эрдэнэ хамгийн залуу 17 настай дуудагдсан байгаа. Тэг яг тэр нэр нь дуудагдаа тэр багт ингээд сонгогдсон тэр үеийн мэдрэмж эргээд нэг хаалцаач. Ингээд нөө яг тэр үеийн мэдрэмж гэх юм бол яг итгэж чадахгүйсэн. Гэт нэрээ би гэж юу. Би одоо ингээл нөгөө өдрөөгөө хараад нөгөө сая намайг дуудсан нөө гэж одоо нөгөөдөөс ингээл гайхчихсэн. Тэгэл сая чамайг дуудчихлаа чи босооч яваач гэл нөгөө тэгэхээр үгүй сая би биш хөө наа чи нэрээ андуурсан байх. Тэгэл яг нэг тийм итгэж чадахгүй тийм мэдрэмжсэн. Тэгээд мэдээж зэрэг хамгийн одоо тийм ихтгэл төрсэн хамгийн их зориг орсон бас мөчүүдийн нэг гэсэн. Би ч бас чадах юм шүү дээ тий. Би ч бас ингээд хичээвэл ингээд болох юм байна. Бас ингээд юмд хүрч болох юм байна гэд. Тухайд яг намайг илүү залуу тэгээ ирээдүйтэй тэгээд одоо нурууны хувьд ч тэр тий. Ингээд манай ингээд Шгшээ огч ингээд ер нь Монголд өндөр нуруутай эмэгтэй ч яг цөөхөн л тоо тий. Тийм учраас ингээд илүү сонгосон бах л та. Түүнээс яг миний уур чадвар ч юм уу эсвэл миний одоо өөр зүйлээс логод нэг өндөр тэгээ ямар ч энэ бол ингээ ахих боломжтой гэдэг ч юм уу тэр өнцгөөс нь хараад намайг сонгосон ч гэсэндээ би аим баштайсан. Маш их баярлсан. Ингээд энэ сонгоцсон Шгшээ тэр зунаа нэлээд урт хугацаанд 100 ерөн завгүй бэлтгэл хийсэн тий одоо дараагийн тэмцээн уралдаанд оролцох гээд тэр бэлтгэлд хамрагдаад би сонссноор бүр Эрдэнэтэд цугларалтанд гараад нэг Олимпиад гэдэг дөнгөж бараг шинээр байгуулагдсан байна. Тэнд очиж бид тэр 100 хийсэн бэлтгэл тухайн үеийн Шгшээ огийн одоо бүрэлдэхүүнд дуудагдсан тоглогч нар хич нартайгаа цуг тэр зунжангаа бэлтгэл хийхэд хувь тоглогчийн хувьд ер нь хамгийн их суралцсан зүйл юу байв? Хин хинээс одоо үлэр жишээ авч Шгшээ огийн хич нартайгаа одоо найз гэдэг юм уу одоогоор нэг өрөөний одоо хамтрагчид болдог шүү дээ Шгшээ огийн бүрэлдэхүүнд дуудагдах. Тухайд яг нэг би хүүхдээсэн тэгээд нэг угаасаа миний би бөөр өвддөгээс болохоор ингээд яг төдийлээ ингээд яг 100% бэлтгэл ерөөс дандаа хамрагдаж чаддаггүйсэн. Тэгээд эхлээд ямар ч гэсэн ингээд эгч нарыг хараад үлгэр жишээ аваад эгч нар бүр ингээд бэлтгэлээ амар сайн хийдэг.
Тэгэл би чинь ингээл үлгэр жишээ аваад илүү ингээл хичээгээл илүү сайн их тусам миний бөөр ингээл өвдөд эхэлсэн. Тэгээ сүүлдээ бүр ингээд болохоо болоо. Тэгээд тэгж байхдаа ихч нар маань хөрхий намайг тэгж за зүгээр болроо ингээл иймэрхүү юм байх штэ мах штэ гэж байгаа хэрнээ миний хувьд амар харамсалтай байхгүй. Би яг нэг тухайд баг 14 хоног нөө 21 хоногийн л бэлтгэл хийсэн. Тэгээд би яг эхний 7 хоног нь л яг үнэхээр сайн бэлтгэлээ хийж чадсан. Тэгэл дараагийн 7 хоногт миний бөөр өвдөв. Үнэхээр болохгүй. Тэгээд бэлтгэлээ хийж таагүй. Тэгэл ямар ч сан гэхдээ их нэртэйгээ хамт байсан. Тэгээд миний хувьд болохоор яг үлгэр жишээ авдаг гэвэл тухайд ингээл одоо манай хотгон сүрийн ихч, хотгон цэцэг ихч, алтан зай ихч гэл ингээл хамгийн томуудаасаа ингээл эхлээл ярил. Тэгэл солонгоо ихч, тэгээ сувдаа ихч гэл ингээл бүгдээрээ байсан л да. Би болохоор яг өөрийнхөө нэг байрлалынхаа хүмүүсийг илүү ингээд одоо ингээ хардаг, суралцдаг илүү ингээд тэдрээс үлгэр жишээ авдаг гэх юм уу. Тэгвэл одоо манай солонгоо өгч тэгэл алтан зай өгч гэл ингээл дандаа нөө сувдаагч гэл байрлалынхаа хүмүүсийг илүү ингээд дандаа онцлж хардаг. Тэгвэл одоо ингээд харахаар мэдээ солонгоо өгч сувдаагч ингээл алтан зай өгч бүгднгээс нь би ингээд дандаа үлгэр жишээ авдаг. Тэдрийнхаа ингээд одоо ингээл ихч нарынхаа ингээл нэг юм сайн чаддаг юмнуудыг ингээд одоо дөөрөхийг хүсдэг гэх юм уу. Яг тийм эсэн. Тэгээд ингээл бэлтгэлээр хийж байгаа ингээд зүйлийг хараад тэгээд тэрийг дараа нь өөрөө ганцаараа татдаг ч юм уу. Яг нэг тийм одоо тэрийг би хийж сурах юмсан гэж аяг хүсдэг гэсэн. Тэгээд төдийл яг ингээл надад зав гаргаал ингээд заах тийм боломж нь хомс исэн ч гэсэндээ ерөөхдөө бол ингээл ихч нарыгээ илүү ингээл хараад яг өөрхөн байрлалынхаа одоо Монголын сагсан хүмүүст байгаа ингээд ихч нарыг хараад тэгээд тэдрээсээ л ерөнхийдөө илүү их зүйл сурч авсан. Тэр бэлтгэлийн хувьд бол ерөнхийдөө миний хувьд амар хүнд байсан. Тэгээд нөө залуухан байсан бас нөө дээрэс нь бөөр маань яг тийм амар сайн байдаггүй байсан болохоор ингээд яг өөрхөн ингээд хэмжээндээ ингээд амар хичээсэн ч гэсэндээ яг эцэст нь ингээд хүртэл нь явж чаддаг болохоор жоохон харамсалтай байсан. Тийм л бэлтгэл болсон. Ингээд шгшээ дуудсны дараа олон улсын хэмжээнд оролцсон анхны тэмцээн ямар тэмцээн вэ? Анхны тэмцээн болохоор Казаны наадмын болов. Университет тийм. Тэрнээс өмнө болохоор бид нөө нэг яг тэр бэлтгэлийн дараа уул нь нөө Азийн аврагт орох гээд бэлтжижсэн бэлтгэл ахгүй тэр 12 оны зөвлөлт тийм. Тэгсэн чинь Азийн аврагт орох боломжгүй болоод тэгээд бид Бээжинд очиод нөө нэг спортын юутай хөрсөг тоглолт хийсэн. Тэгэхэд бас би явж исэн. Тэгээд хамгийн том тэмцээн нь бол Азийн наадам. Азийн университет. Казаны. Оюутны университет тийм. Тэгээ оюутны университет. Монголын эмэгтэй сагсны нэг нэрийн хүндтэй төлөөлөгчийн хувьд талбай дээр болон талбайн гадуур энэ хариуцлагыг хэрхэн үүрж явах ёстой гэж боддог вэ? Хэрхэн үнийг хийж байгаа вэ? Одоо мэдээж хариуцлагын хувьд бол асар том хариуцлагатай л та. Тэгээд би болохоор тийм нэг одоо юу гэдэг хариуцлага үүрэх дурггүй ер нь нэг тийм айлын багаас болохоор жоох их мэрх өссөн. Тэгээл нэг юм хариуцлагаас дандаа цогтдаг тийм төрлийн өссөн. Тийм тэгсэн хэрнээ амар сонио одоо спортын өмлцөө. Тэгээд сүүлийн бараг 10 жил ч юм уу 7-8 жил ер нь ингээд Монгол улсынхаа ингээд нэр гаргахын төлөө хичээгээд ингээд улсынхаа шигшгээс тоглоо явж байгаа. Тэгээд хариуцлагын хувьд бол маш их хариуцлага байдаг мэдээж хэрэг. Тэгээд тэрнийхэн төлөө ингээд дандаа хичээдэг, зүтгэдэг. Тэгээд надад ерөөсөө нэг л одоо өөртөө дандаа сануулдаг зүйл. Ерөөсөө бууж өгч болохгүй. Бууж гэх юм бол тэгэлж ялагдсан. Тэгээд тийм учраас хариуцлага өөр. Тэгээд тэрнийхэн төлөө ингээд тэмц тэгэл бууж өгөхгүй гэсэн зорилготой. Өнөөдөр Монголын спортод эмэгтэй тамирчид хангалттай үнэлэгдэж байгаа гэж боддог уу? Мэдээж хангалттай үнэлэгдэж байгаа гэж бодож байна. Гэхдээ яг 5-5 маань арай жоохон илүү өөр төвшөнд очиход бас дахиад хүмүүс өөр нүдээр харах байх гэж би бодсон. Тэгээд өнгөрсөн жилийн Азийн бие зэрэглэлийн аваргаар бол бид нэр ямар нэгэн зүйлийг ингээд нотолж чадсан баха гэж би харсан. Тэгээд 3-3 бол мэдээж илүү өндөр ингээд хөгжсөн байгаа. Тэгээд
3-3-аас маань гавьяа тамирчид хүртэл ингээд төрсөн. Тэгээд дэлхийн аварга мөнгөн медаль энэ бол өстой хэмжээшгүй амжилт те хамгийн том амжилт. Гэхдээ 5-5 бас тиймэрхүү ингээ хэмжээнд очих боломжтой болов уу гэдгийг өнгөрсөн одоо би зэрэглэлийн Аз аваргаар бид нар харуулж чадсан баха гэж бол тэ багийн ахлагчид их бодож байгаа. Тэгээд мэдээж хэрэг тэр тэмцээ ингээд нэг олон хүмүүстэй ингээд 5-5 бас тэ ингээд амжилт гарах бас өндөр боломж байгаа юм биш үү бид нарт гэсэн нэг тэр мэдрэмжийг өгөө тэр нэг тодорхой хэмжээний ойлголтыг өгсөн тийм тэмцээн болсон байх гэж миний хувьд бол бодож байгаа. Азийн аваргыг очиод дэрэгдээс нь үзчихсэн хүний үед бол та хэдээрээ маш их бахархсан. Өөртөө байсан бүхний талбай дээр үлдээсэн. Үнэхээр бахархалтай мөчүүд байсан. Энэ маш олон өсвөр насны охтуудад дараагийн магадгүй шгшээвагийн гишүүд бол тоглох охтуудад урам зориг өгсөн бол ийм тэмцээн болсон гэж би бас хувьдаа бодож байгаа. Тэгэхээр Монгол улсын шгшээвагийн өмсгөлийг өмсөөд тэр талбай дээр гарах мэдрэмжийг хуваалцаач. Яг тэр мэдрэмж маань бол мэдээж хэрэг хамгийн бахархалтай мэдрэмжүүдийн нэг. Тэгээд надад болохоор яг бодогддог зүйл нь юу гэхээр би нөгөө өөрийнхөө нэрээр биш аавынхаа нэрээр дуудалдаг байхгүй дандаа. Эхлээл аавын нэрийг хэлнэ тэгээд араас нь миний нэр хэлдэг. Тэгээд надад тэр мэдрэмж бол хамгийн гайхалтай. Би ингээд одоо улсынхаа нэрийг дээ ингээд дуудуулаа явахдаа би давхар аавынхаа нэрийг дуудуулдаг их хацтай юм аа гэд. Аа маань дандаа ингээд миний дэргэд байгаа юм шиг. Тэгжэл өөрөөрөө их барахдаг. Бас тийм хувь тохиолоор ингээд би тамирчин болоод улсынхаа шгшээ огт багтаад тэгээ аавынхаа нэрийг дуудуулаад тэгээд Монгол улсынхаа нэрийг дуудуулаад ингээ явна гэдэг бол миний хувьд хамгийн том аз тохиол. Би үнэхээр том хувь тохиолоор үнэхээр азтай хүн юм аа л гэж боддог юм. Тэгэхээр аавын тухай асуухад яг одоо шгшээгийн тамирчны хувьд олимпийн наадамд бэлтгэлд гараад байж байгаад харамсалтай нь аав нь ертөнцийн мөнгөсийг үзүүлсэн. Яг энэ үе чиний хувьд бол амьдралынх нь хамгийн хэцүү хүнд хэцүү үеүүдийн нэг байсан гэж бодож байна л та. Одоо нөө энэ тухай ярихаар ойлголоо. 20 оны 19 онд бид олимпик ирэх авсан 11 сарын 1-нд. Тэгээ 12 сарын 25-нд бид нэр хүүхдүүдэд бэлэг тараагаа авч байхад гэрийнхэн манад руу залгаад маань мэдээж хэрэг өвдсөн байсан тухайд тэгээд гайг байх гэж ер нь их найдажсэн. Тэгсэн чинь хорт автор гэдгийг мэдээд тэгээ 25-нд би яг анх сонсоод тэгээ ер нь нэлээд хүнд байдалд орсон. Тэгээд 20 оны 3 сарын 3-нд аав маань бурхан болсон. Мэдээж хэрэг надад ерөөсөө яг туйлын ганц л зорилго байсан. Тэрний үхээр би бэлгэлээ гэстэй. Тэ би бууж өгч болохгүй. Хэдий ингээ миний аав ингээ тэнгэр твсэн ч гэсэн тэ миний дэргэд байгаа. Би аавынхаа нэрийг заавал дуудуулах хэрэгтэй тий. Би олимпиад авцсанд очиод би тэр хүний л нэрийг дуудуулахад надад болоо. Би өөрөө ч үсгүй. Тэгэл дахиад бэлтгэлээ эхэлсэн. Дахиад нөгөө тэ хэдий ингээ аав маань бурхан болоо надад тийм хэцүү мэдрэмж байсан. Би бүр ингээ хоол идэж чаддаггүйсэн. Бол аав нөгөө химийн эмчилгээнд орж байгаа болохоор хоол идэж чадахгүй. Нөгөө химийн эмчилгээний хордлогоос болоод би өөрөө хоол идэж чадахгүй, ингээ хоолоогоор хоол тавахгүй. Тэгж яхад би бэлтгэлээ гээд гарч ирээ хоолоо заавал идэх ёстой. Мэдээж хэрэг би жин хайж байгаа. Тэгээд би жин хайж болохгүй. Би жин тамирчин үндэ заавал би ингээд энэ одоо олимпиад явах ёстой. Би аавын нэрийг дуудуулах ёстой. Би зүгээр л ингээ хоолоо бүхлээр нь ингээд жажилж чадахгүй. Бүхлээр нь залгаад хойноос нь ус уудаг. Яг бол би тамирчин шүү дээ тий. Би ингээ хичих ёстой. Би энийг ингээд заавал даван туулах ёстой. Яг тухайн яг тэр ингээ мэдрэмж бол амар хэцүүсэн. Ингээ надад өөсөө ээж байхгүйсэн болохоор тэр хүн ингээд аав байхгүй л өөсөө амьдрал байхгүй юм шиг.
Өнөөдөр тэсэг завсарлаад хоёлаа үргэлжлүүлээ. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч, Монголын спорт таймын салбарыг үндэслэгч Уранган групп. Эргээд тавтан өрөл үзэгчтэй One on One нэвтрүүлгийн ээлж дугаар үргэлжилж байна. Өнөөдөр бидний зочин бол мэдээж Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн шилдэг тоглогчдын нэг болор эрдэнэ. Хоёулаа түрүүн Олимпийн наадмын өмнөх сорил бэлтгэлийн талаар ярьж байна. Ер нь 3 сагс руу анх орсон тэр үеэс нь бас үзэгчд маань бас сонирчиж магадгүй те болроо эцэгээс 3 тоглоод эхлэв. Энэ боломж хизээ яаж гарав? Хамгийн анх болохоор 17 онд тулга тасгалжуулагч маань цэврэл огштой уулзаад энэ болор эрдэнэ танаа энэ тоглогчийг ингээ авъя гэд ер нь бол ярьсан юм лээ. Тэгээд багш болохоор намайг 3 ингээ тоглох хэрэгтэй байна. Ингээд энд ингээ чи ороороо ингээ яваарай гэд ерөнхийдөө хэлээ. Тэгээ би багшийн ер нь завраар очиж байгаа. Миний 3 яг нэг гадаа бид чи уусаа ингээл тоглохоор 3 тоглох шүү дээ. Тэгээ багасаа тоглож гисэн. Түүнээс яг одоо төв дэлхий ч юм уу, Азийн ч юм уу тэмцээнд орох хэмжээний бол би гэж ойлгохгүйсэн байхгүй. Тэгсэн чинь 17 онд бидэд Азийн авраг болоод Монгол Крокусын тул тэгээ яг тэр үеэр тэрний өмнө яг багштай ингээд тулга тусгалж уулзаад намайг хоролцсон. Тэгээ би очиод бэлтгэл хийгээл тэгж жаад яг тэр Азийн аврагаар анх орсон. Тэгээд манай алтан заагч солонгоо өгч өдөр чинь бас нөгөө нэг 3 тоглолцсон тийм анхны Азийн авраас мөнгө авцсан. Мөнгө медаль авцсан. Тэгээд би чинь пүү гээл тэр идэж өөр шокнд орж штэ ямар амар юм бэ гэл. Тэгээ яг тухайн үед бүр алтан заагч байгаараа би амар биширж исэн байхгүй. Бүр ингээд тэр амар гайхалтай мэдрэмжсэн. Нийтгийн багтаас үл ингээд толж исэн штэ. Тэгэл хараал ёо ингээл энэ ч бол манай ингээл одоо багийн хичтэй гэл ингээд бодохоор ингээд нэг амар төв дэлхийд ингээд тоглоод Азад ингээд тоглож байгааг харахаар бүр ингээд боломжтой байна тийм. Тэгэл ингээд амар гой санагдаад тэгээд 17 онд Крокусын ивент толд яг болж исэн тэр Азийн аврагаар чимэд олгоор тэгээд ганцуулагч тэгээд таягч бидэд орчихсон байхгүй бид дөрөв. Яг хуу тухайд бол их боломж бол байсан гэж харсан. Тэгээд төдийлээ тэр өөрсдийнхөө байсан боломжийн хэмжээний амжилтыг гаргаж чадаагүй ч гэсэн бид нарт бол илүү их боломж байгаа юм. Гэтэ хэсэгтээ 2 хоцсон. Тийм. Хэсэгтээ 2 тоглолт хоцсон тийм. Тийм. Хитэн магийг хоцсон шүү дээ. Яг тэр тэмцээнийг маш сайн санаж. Яг би тэр үед одоо залуу сэтгүүлч одоотой харьцуулбал нэвтрүүлэг бэлдээд ажиллаж байсан. Азийн авраг дээр. Тэгээд эрэгтэй эмэгтэй шгшааг манай хоёулаа дээрэс нь Монгол дангуудаа их орондоо сагсаар одоо ийм твийн хэмжээний тэмцээнийг бас зохиож ийн те 3 төрөл төр. Тэгээд бид нар маш бахархалтай үзэж байсан. Эмэгтэй баг маань хэдий тэмцээнэ хүссэн хэмжээнд дуусгаж чадаагүй гэсэн бид нар эрэгтэй багаа дэмжээ тэр зааланд байсан уур амьсгал мэдрүүлээд үнэхээр гайхалтай те. Амар гоёсон. Би бүр яг нэг тэр мэдрэмж нь бүр амар гоёсон. Ингээл заал дөрвөн хүн ингээд суудсан. Тэгээд одоо бид нарыг л дэмжиж байгаа шүү дээ. Өөр хэнийг дэмжих гэдэг нь ингээд бүр итгэж чадахгүй юм шиг дээ. Ингээд үнэхээр гоё мэдрэмжүүд энийг гэсэн. Тэгээд анх 3-3-ыг ер нь тоглож ирсэн. Тэгээд энэс цаашаа үргэлжилж явж байгаа хоёулаа түрүүн ярьсан Олимпийн эрхийг манай эмэгтэй гишээ авлаа. Олимпийн өмнөх бэлтгэл сургалт бүх юмнууд ингэж явлаа. 19 он бол манай 3 шгшээ багуудын хувьд маш завгүй он байсан. Маш олон тэмцээнд гадагшаа дотгошоо тэмцээн оролдоонд явсан тийм. Тэр өндөр ачаалттай жилийг давж гарах ер нь тамирчдын хувьд энэ холбооны бүхэл хүмүүсийн хувьд бас нэлээд ачаалттай жил болж өнгөрсөн. Ингээд эцэст нь Токиогийн Олимпийн шгшээгийн бүрэлдэхүүн зарлагдахад харамсалтай эцсийн бүрэлдэхүүн багтаж чадаагүй. Гэхдээ энд бас нэг шалтгаан байдаг юм байна лээ. Олимпийн наадмын багийн зарлахаас 7 хоногийн өмнө бэлтгэл дээр хамрандаа бэрхтэл авцсан гэхдээ тий хамрандаа яг бэрхтэл авсан. Тэгээд мэдээж зэрэг нааша хот руу орж ирэл маш хурдан арга хэмжээ авал тэгээд нөө ийм хамгаалалтын маск хийлгээд тэгээ буцаа бэлгэлтэд очиж исэн. Гэхдээ яг тэр бол яг 7 хоногийн өмнө бол биш
биш байсан үү? Тий. Тэр бол нэг сарын өмнө л байсан. Түр бас нэлээд хугацаа байсан нь шүү дээ. 7 сарын одоо бид чинь Токио руу явах чинь болохоор 7 сарын 20-нд нэрсэн. Тэгээ миний болохоор яг 7 сарын 5-нд тэр тэмцээнд явж ирээд тэгээд 7 сарын 7-8 авцал ерөөдөө тэр хүмүүс. Тэгээ яг хуу яг 7 оны өмнө л гэж юу хүмүүс бодоод идэв. Тэгээ би ямар ч гэсэн ирээд газ ирээд хамраа үзүүлээ, интернет дээр үзүүлээ. Тэгээд хамгаалтын маск хэлээ тэгээ буцчихоо дахиад бэлтгэлтэй хамрагдсан. Тэгээ яг хуу 7 хоног үл яг төр завсарлагаас өөр аргагүйсэн нэг нилээ ингээд чихээс мэхээс ийцээ ингээд амьсгалгад ч юм байна шүү дээ. Амьсгалгад. Тэгээ яг хуу 7 хоног үл ерөөдөө завсарлаа. Тэгээ буцаад дахиад бэлтгэлтэй ороод хамгаалтын маска зүгэл бэлтгэлтэй дахиж хөргөжлүүлж ороод тэгээд Япон руу явбал дахиад бас бид чи Японд ч бараг 2-3-7 хоног бас дахиад бэлтгэлсэн. Тэгээд тэр үед бас хамгаалтын маска зүгэл бэлтгэлээ хийжлээ. Олимпийн шгшөөгийн эцсийн бүрэлдэхүүнийг холбооны удирдлагууд зарлаа та хэдэд танилцуулахад тэр үед хэрхэн яаж хүлээж авсан бол мэдээж маш их хөөсөн л да. Тэгээд би яагаад байсан бэ гэхээр зүгээр би одоо заавал тоглох хэрэгтэй байсан ч юм уу те би заавал энэ багтах хэрэгтэй байсан гэдгээр биш. Өөрөлд би ялагдаж чадахгүйсэн. Эвлэрч чадахгүй. Би ялагдлаа хүлээмжшүүлж чадахгүйсэн. Тэр үе бол одоо бас л миний амьдралын хамгийн том хэцүү үед нэг. Яг л нөө аавыг алдсан, ээжийг алдсан дээ. Хүн амьдрал амар хэцүү олон зүйл үзэж тулах яг тэрний адил яг нэг хамгийн хэцүү мэдрэмжүүд яг нэгнээс. Тэгэд хизээ би яг тэрийг хүлээмжшүүлсэн байх гэхээр би Олимпийн дараа ерөөдөө нэг бараг 6 сар орчим завсарласан сагсан мөнгө тоглохгүйгээр. Тэгээ би яг ингээд яг тэр үед ингээд гэртээ байгаад тэр үедээ би ингээд өөртөө жоох хугацаа өгсөн байхгүй. Чи ингээд хүлээмжшөөрөөч тий одоо ингээд бүх зүйл болчлоо тий ингээд энэ нийт маань ингээд мэдээж хэрэг би Олимпийн шгшөөгийн бусад тамирчтай маш их хайрлсан. Тэдрийг маш их хүндэлсэн, маш их дэмжсэн. Хэдий тийм ч гэсэн одоо өөрийнхөө хувьд нөө ялагдлаа хүлээмжшөөрч чадахгүй. Өөртөө эвлэрч чадахгүй. Тэгээ яг нэг бараг 6 сар орчим гэртээ байгаад ингээд өөрийгөө ингээ хүлээншөөрөө за чи уус ингээ ялагдсан те ингээд ялагдаж чад те сур энэ бол тамирчин үний л зам л шүү дээ те ингээ ялагдана дандаа ингээд бүх зүйл артан байгаа л дандаа чи ялаад дандаа чи ингээл бүхнээс илүү байна гэж байхгүй. Тэгэхээр ингээ чи ялагдах хэвээр те чи энэ хүлээншөөрөх хэвээр. Яг мэдээж маш их хугацаа орсон л доо тэр үед 6 сар гэдэг бол тамирчны хувьд бол арай л их хугацаа. Гэтэ яг би тэгэл амарчсан ялагдлаа хүлээншөөрч чадсан. Тэгэж хэцүү байсан ч гэсэн тэгэл даваалах гэсэн. Үүний өмнө бас харамсалтай 2014 оны Инчоны Азийн наадмын бүрэлдэхүүнд бас багтж чадаагүй. Жакартагийн Азийн наадамд бас явж чадаагүй. Энэ хоёр тохиолдол байгаа нь ер нь одоо ингээ эргээ харахад бас тамирчны хувьд харамсалтай. Ямар шалтгаанаар багтж чадаагүй нь чухал биш. Энэ наадмуудад бас тэргээд хоолсон бол гэсэн бас бодол байдаг болов уу гэж бодод байна л да. Мэдээж байж байх уул нь багтах ер нь бүрэн боломжтой байсан. Тэр хоёр Азийн наадам болов гэж хардаг. Багтсан бол илүү миний хувьд ч юм уу те манай багийн хувьд ч юм уу илүү ингээд давуу талтай тийм болох нөхцөл байдал байсан болов уу гэж бас харж исэн тохиолдол байгаа. Гэтэ одоо юу гэдэг би ингээд төв тохиолороо л яг ингээд энэ амьдралыг тулж байгаа тийм үл би заавал ингээд тэнд ингээд байх ёстой ч юм уу тий. Заавал би байхгүй ч байх ёстой байсан байж бас болох юм бэ тий. Заавал би байх ёстой ч юм уу тийм зүйл биш. Гэтэ яг харамсалтай байдаг хэдий ч тэрийг ингээ хүлээншөөрөх хэвээр ингээ заавал одоо нөө Олимпиас хэсэгтад ингээ ялагдлаа хүлээншөөрөхтэй л адилхан зүгээр л ингээ тий боломжгүй байсан бол тий заавал ингээ тэрийг их хэвээр байсан юм болов ингээ хэвээр байсан болов гэх биш юм байна гэж ойлгосон. Энэ бүгдийн дараа Ханчжоугийн Азийн наадам шгшөөгийн бүрэлдэхүүнд явсан. Гэхдээ зөв миний бодлоор болроос яг өөрийнхөө хэмжээнд хүссэн хэмжээндээ хувь тоглогчид үед манай шгшөөгийн хувьд ч гэсэн хүссэн хэмжээндээ амжилтаа үзүүлж чадаагүй баг. Мэдээж амжилтаа үзүүлж чадаагүй. Миний хувьд болохоор бас яг тэр Азийн наадам юу нэлээ хэцүү байсан. Ингээд одоо шинэ дасгалжуулагч ирээд бид нарыг ингээд удирдаад
бас дасгалжуулагчийн системд ингээ орох гэж ингээ хичээгээд одоо манай цэврэг шиг гэх юм уу заавал тийм дасгалжуулагч хүсээд идэх юм шиг байгаа. Гэхдээ олон жил агчтайгаа хамт байсан болохоор тэгдэг хаа. Тэгмэл өөр ингээ дасгалжуулагч ирэхээр над маш хүндрэлтэй байдаг. Ингээд ойлголцох, ингээ хүлээж авахтай ингээд үгэн сонсох яг мэдээж ингээд арга барил ингээд мэдээж ингээд ойлгож байгаа л да тасгалжуулагчаа ингээд хүлээн зөвшөөрж байгаа, хүндэтэлж байгаа. Хэдий тийм ч гэсэн одоо нэг хүлээж авах арга барил нь ингээд миний хувьд ингээд илүү ингээд одоо цэвраагчлал шил гэдэг шиг ингээд нэг тийм жоохон тийм болсон юм уу олон жил ингээд багштай хамт ажиллахаар тэгмээд л яг ингээд хүлээж авах нь амар хэцээсэн. Тэгээд тухайн ангийн үед ингээд Азийн наадамд тоглож байхад бас ингээд бичлүүдээс ингээд нэг жоохон ингээд сэдрэл ер нь өндөр ингээд ачаалтаа ингээд удаан яваад ирэхээр ингээд бичлүүд ингээд амар амархан сэдэрдэг болчтой юм лээ. Тэгээ ингээд бичлөө сэдрээд яг өөрхөн яг ингээд 100% хэмжээндээ ингээд тоглож чадахгүй байна гэдэг ямар мэдрэмж вэ гэдгийг би яг тэр Азийн наадамд анх мэдэрсэн. Амар хэцээсэн. Тэгээл одоо манай ингээд одоо цацаа мацаа ч юм уу тэгээ цацрал ноцрол гэдэг ингээд зарим дүүнэр бүр ингээд намайг гайхаад та ингээ яац юм байна ингээд та ингээ зүгээр л байдаг үстэй ингээ та нэг л биш ээ ингээд тэгвэл яг би болохоор ингээ өөртөөгөө тэмцэлдэж эхэлж байгаа хгүй ингээд би өөрхөн 100% тайгаа байж чадахгүй 100% гаргаж чадахгүй тэр тоглолт надад амар хүн цогцолт болж байгаа хгүй ер нь бол багтаа тусалж чадахгүй тийм тусалж чадахгүй нэмэр болж чадахгүй тэгсэн хэрнээ ингээд бас тэ ингээд нэмэр болохгүй ч байгаа юм шиг хэрнээ болоод ч байгаа юм шиг хэрнээ ингээд нэг тиймдээ ингээд нэм дундаж гэх юм уу яг тийх надад тэр мэдрэмж амар хэцүүсэн. Тэгээд сая энэ жил бас яг дахиад яг тэр мэдрэмжийг мэдэрсэн лиг дээрээ яг өөрхөн 100% та байж чадахгүй ирнэ бас нэг юм те ингээ нэмэр олоод байгаа юм шиг ирнэ нэмэр болохгүй юм шиг яг нэг тэр мэдрэмжийг би одоо ингээ дахиад энэ жил ингээ мэдэрсэн. Тэгээд ерөнхийдөө лигийн дондор би за одоо угаасаа би болсон юм байна те би ингээ өөрхөн 100% тагаа байж чадахгүй би энэ мэдрэмжээс салах хэрэгтэй. Гү яг энэ мэдрэмжийг би дахин мэдрээд гахаар би ингээд надад амар хэцүү байгаад байгаа байхгүй. Тэгмэл би за би угаасаа одоо болох хэрэгтэй. Цаг нь болж байгаа гэсэн мэдрэмж. Тэг миний цаг болчих тий би одоо болох хэрэгтэй байна. Одоо би нэг яг энэ хүрээл ингээд зогсоох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээд дахиад би энэ мэдрэмж авсаар л энэ тий дахиад энэ надад ингээд хэцүү санагцаар л энэ бол маш хэцүү мэдрэмж. Тэгээд би нөө нэг задаг тайлна гээл яг нэг амар сүртэй юм шиг хэлээд байгаа боловч зүгээр л ингээд би илүү ингээд тий амьдралынхаа хувьд ингээд илүү ингээд амьдраад одоо тий хүүхд мөхтөө олдог ч юм уу тий ингээд карьер одоо сагсамгийн карьер маань л зүгээр ингээд энд ингээд одоо төр завсарлах ч юм уу тий төр орхих ч юм уу эсвэл эндээс төр холдох ч юм уу тиймэрхүү утгаар хүмүүс яг ингээд шууд одоо амар зодог тайлна гэл нэг юм амар тэр чинь бол амар том зүйл байгаад байгаа байхгүй тий харахаар би бас нэг жил хилжээ дараа нь бодсон байхгүй энэ чинь ингээ амар том зүйлээ ингээ амар мундаг тамирчид л зодог тайлдаг штэ тий би одоо нэг амар сүртэй зодог тайлнаа л ингээ ярьсан чинь нэг жоохон ингээ нэг тэр нь жоохон хэцүү санагдаад дараа нь яг хөө ингээ зүгээр илүү одоо ингээ болох хэрэгтэй гэсэн тэр үе мэдэрсэн болохоор за одоо ингээ яг энэ үрээ зогсох хэрэгтэй байна гэж бодсон үеэс Гэтэ одоо ингээд саяны болж өнгөрсөн улирлыг харах юм бол баг нь улиралд 15-ыг плей-офф дуусгаад 23-ыг гэсэн амжилттай чи өөрөө улирлын үнцэнтэй тоглогч болцсон. Гэт ийм амжилттай дуусгад чадна гэдэг өөрөө бас ховор завшаа ингэж дуусгаж чадсан тамирчид бас тийм олон биш. Тэгэхээр би одоо чиний тэр талаар мэдээллийг сонсчоод за өөрөө одоо тийм мэдрэмжтэй байгаа бол ингэж дуусгаж байгаа нь ямар гоё вэ? Үзэгчийн хувьд надад бол тэгж бодогдсон л та. Тэгээд үзэгчид бол одоо л эмэгтэй лиг энэ сүүлийн хэдэн жил болж ийн гэж бодоод байгаа боловч эмэгтэй лиг өмнө нас 2 улир эмэгтэй супер лиг гэж бас явж ирсэн. Тэр супер лигт болсон 2 улирлд нь хоёуланд нь улирлын үнцэнтэй тоглогчийн шагналыг бас авч ирсэн. Гэхдээ баг нь харамсалтай нь аврагуулж чадаагүй гэсэн нэг жилдээ бол финалцсан тий. Эхний жил нь болохоор манайх 4-т ороод 2 дахь жил нь болохоор манайх мөнгөн медаль авсан. Тэгээд харамсалтай нь авраг авч чадаагүй. Ер нь бол бас 2 хожлоор цувралдаа усгсан. Тэгээд нэг болоо. Тэгээд сүлд нь хожигдсон. Тэр бол бас
ер нь их хэцүү мэдэрч тийм нэг юм байна. Би амар хүлжсэн. Тухайд нөө хүүхдээс нэг жилхөө ингээд мэдээж амар ялээ ингээд хожий гэд амар хүсэж байгаа шүү дээ. Тэгсээр нөө өөрөө ингээд одоо улирлын MVP авахар хэмжээнд гэхээр мэдээж хэрэг тодорхой хэмжээний ингээд миний ингээд үзүүлэх нөлөө нь илүү сайн байсан. Тэнгүүд л авраг авч чадахгүй байх гэдэг бол ингээд за би тэгтлээ бас тийм сайн нөлөө үзүүлэхээр хэмжээнд очиагүй юм байна гэсэн одоо өөрийгөө дахин нэг дутуу үнэлэх тэр боломж олцсон тийм үлрэл болсон. Тэгээд одоо ингээд бодохоор маш гоё дурсамжтай байна. Ингээд асар их дурсамжтай. Тэгээ ингээд ярихаар ерөөсөө ингээд яриа зогсохгүй юм шиг ингээд дахин үргэлжлээ. Яг зөв. Тэгэхээр тэр хоёр үлрэлийг тооцож ярих юм бол энэ үлрэлтэй нийлээ 3 удаа үлрэлийн үнцэнтэй тоглогч. Тэгээд энэ үлрэлд авраг боллоо. Amazon's багт нэгдсэн нас саксны өрөөнд гэлтгөө бас нэлээд бас хүмүүст ярианы сэдв боллоо тий. Ийм хүчтэй баг тэр нэмэгдээд ирээд энэ шударга швэнч гэдэг юм уу тий. Тэгвэл 10 багаас Amazon's руу шилжсэн энэ шилжилтийн хооронд юу болов? Хүмүүсийн мэдэхгүй байгаа тэр зүйлийг бидэрт хэлж өгөөч. Миний хувьд болохоор угаасаа 10 багтай яг 1 жилийн гэрээ одоо 1 жил биш яг улирлын турш гэсэн ер нь бол гэрээ тий хийж орсон. Анх тэгээ улирал угаасаа дууссан. Тэгээд 10 баг маань надад иргэн дахин санал тавиагүй. Тэгээ би яг тухайд юу гэж бодсон бэхээр би ер нь бол ингээд яг энэ жил дахиад ингээд лиг тоглохгүй гэж бодчихсон байхгүй тухай тий. Тэгээ ингээд 10 баг маань санал тавиагүй тэгээд за үз ингээд лиг тоглохгүй ингээд энэ жил ер нь болиё гэж бодож ирсэн. Би энэ болиё гэсэн бодлоо ер нь 3 жил юунаас гэж амар инээдтэй. Үе явж ирээд идэг байх нь шүү дээ. Тий, ер нь ингээд бодогдоод байсан байхгүй. Тэгээд болохыг ингээд болиё гэж ингээд зөрөгтэй алхмаа хийж чадахгүй болохоос ингээд за одоо ер нь л ингээд болж энэ доо тий би ингээд ер нь болох цаг нь ингээд өгч энэ дооч гэдэг юм уу яг тиймэрхүү одоо мэдрэмж гэх юм уу тиймэрхүү бодол ер нь ингээд байдаг гэсэн. Тэгээд 10 багтаа ингээд гэрээ дуусаад тэгээд дахиад ингээд за барыг ингээд ер нь ингээд бэлгийн мөдөө ингээд тоглохгүй энэ жил ингээд ер нь болиё ер нь тэр чигээрээ ингээд тоглохгүй байчт юм уу гэд яг бодож исэн чаа Amazon's баг маань надад санал тавьсан байхгүй юу? Энэ хооронд өөр багаас санал ирээгүй. Өөр багаас санал ирээгүй. Тэгэл ямар ч багаас санал ирээгүй гэсэн чинь Amazon's холбогдоод би гайхаад яг анхны Amazon's чинь би өөр байхгүй юу? Уг нь бол ингээ Amazon's гэд клуб 3 анхны клуб байгуулагдахад би өөрөө ингээ яг хамт байж исэн. Би өөрөө клубын одоо ингээ анх байгуулад ингээд би логог нь хүртэл яах вэ одоо ингээ ярилцчихсан тий ингээд нэр нь ямар яах вэ гэл Amazon's гэл ингээ ярилцчихсан. Яг тэр хүн тэгээ би Amazon's-тойгоо ингээ дахин нэгдэх тэр одоо бодлыг манаа нөхөрөх гэсэн байхгүй. Ингээд санал тавиад тэгээ за би ингээ яад юм лээ гэсэн чинь уусаа чи ингээ Amazon's-оор анх эхэлсэн юм чи одоо чи Amazon's-оор л ингээ дуусгах юм байна. Зүгээр л одоо ингээ энэ жилдээ дахиад наатаа хийж чадна. Тэгэл амар сонио нэг амар их юм бодохгүйгээр за тэгвэл тэгэл гэрээгээ чидөө харин тэгвэл энэ жил ингээ тоглолцъё гэд яг нэг тийм зүйл болсон. Нэг амар сүртэй одоо ингээл бодоол ингээ шаналаад ингэсэн юм юусоо байхгүй. Тэгэл ингээ Amazon санал тавьсан. Тэрнээс өөр ингээ ямарч баг санал тавиаггүйсэн. Тэгэл за тэгээ гэл манаа нөхөр хүртэл амар туртаа дэмжил. Чи ингээ энэ жил тэгвэл ингээ Amazon-соор ихсэн чи Amazon-соор тусмаа энэ жилдээ ингээ тоглоцгоо тий чи ингээ уусаа чадна би чамд итгэж чинь гэл. Тэгэл за тэгээ түлээл тоглолцъё дөө энэ жил гээд яг тэгэл тоглолцсон. Түүнээс шил ер нь ингээ болиё ингээ гэртээ илүү бай ч юм уу ингээ өөр юм өөрийгөө хөгжүүлээ ингээ хэлнээ сурыг ингээ амар олон бодсон юм байгаа. Тэгээ бас ингээ тасгалжуулагч болох бас мөрөөдөлтэй болохоор ингээ тэрнийхэн карьерийг эхлүүлээ ч юм уу ингээ өөр зүйл ингээ хүч үзье ч юм уу нэг тийм ингээ бодлоод амар их байсан чинь за чи ингээ тоглол гэсэн чинь ингээл тоглосон. Манай баг ингээ амар амжилттай яваал тэгээ MVP аваад холбооны цавын бас MVP авсан. Яг ингээ бодоогүй ерөөсөө юмнууд ингээ дандаа биелээд араасаа өрнө. Тий араарнаас ингээ л өрнөөл тэгэл одоо ингээ нөхөртөө баярлдаг штэ ингээ чи уусаа энийг хий ингээ чи чадна гэж одоо хэлсэн болохоор би нэг зөрөгтэй байж чадсан. Тэгэхэд ингээл бас ингээ цаанаас нь ингээ амжилтууд ингээ гарч ирсэн. Тэгэхээр бас энэ жил бол миний хувьд үнэхээр гайхалтай жил. Гэр бүл гэдэг бол мэдээж одоо хүний хамгийн том түвшиг штэ тий ард талд нь найдвартай зогсож байгаа.
Ингээд Амазонс нэгдээд Арука хулан хоёртоо одоо Монголын саксны бүх цаг үеийн энэ цаг үеийн гэлтгүү ер нь бүх цаг үеийн бас шилдэгүүдийн тоонд яригдахаар энэ хоёр тоглогчдоо дээрээс нь чинь их гурвал үүсээд ингээд тоглоход ер нь мэдрэмж нь ямар байв? Тэр мэдрэмж нь их гоё юм билий. Ингээд нэг тийм итгэлтэй. Оо за Арука байгаа юм чи хулан байгаа юм чи те. Одоо би ингээд нэг юм пас өгсөн чи ингээд тэр нь амар итгэлтэй. Нэг үйлдэл хийсэн чи тэр нь амар итгэлтэй. Тийм байт юм лээ. Би ингээ өмнө ингээл багуудаасаа тоглож байхад яг төдийлэн яг энэ чи нэгээрээ яг итгэж бол байгаагүй юм шиг байгаа. Тэгээд заримдаа энэ мэдрэмжээ одоо өөртөө ингээд жоохон ингээд үлдэхстэй нэг ингээд яах хэвээр ч гэдэг юм уу ингээд өөрийгөө зэмлэх тийм одоо бусад ингээд хүмүүст итгэхгүй байгаадаа биш юм билээ л дээ. Тэгвэл одоо хулан Арука хоёр гингүүт л угаасаа одоо ингээд бүхэл хүн мэдж байгаа те. Тэр хоёрын ингээд чадварыг мэдж байгаа, ингээд потенциалыг мэдж байгаа. Тийм учраас ингээд илүү итгэдэг юм болов. Тэгээд ингээд хулан Арука хоёрт яг нөгөө 3-3 анх тоглож гисэн үеэс л ингээд миний хоёрт байсан. Тэгээд одоо л надтай ингээд нэлээд дотно бид ичэн. Тэгмүүд л ингээд тийм болохоор бас магадгүй итгэдэг байх бас боломжтой. Сэтгэлзэл, хүндлэл. Тий, хүндлэл тий. Тийм учраас ингээ илүү итгэдэг. Тэгэл за хулан маань байгаа, Арука маань байгаа. За асуудал байхгүй юусаа ингээл тэгэл тэр хоёр надаас гэж анаа өнөөдөр хочих юм уу гэсэн. Амар инээд юу яриад байгаа хож штэ балаа мааш ингээл тэгвэл за гэл инээдэг яг нэг тийм одоо тэр хоёр надаас суугаад би тэр хоёроос суух хэмжээний тийм амар итгэл одоо тийм хүндлэл байгаа учраас илүү итгэлтэйсэн баха энэ жил. Эмэгтэй лиг тоглосон багууд нь Супер лигт ирвсүүд дараа нь Отон тэнгэр шилүүснүүд Ховд Чандман, Scorpions, Amazons гэдээ үргэлжилж байна л та. Энэ бүх багуудаа эргээд тоглосон багуудаа эргээд харуул ер нь юу сонсоход юу бодогдчих. Би ер нь нэг тийм амар өөрийгөө сорих туртай болоо. Ингээ олон хүмүүстэй, ингээ өөр хүмүүстэй тоглож үзэх тийм одоо сонирхолтой байх гэж бодсон. Сүүлд л яг үгж бодсон л яа гэж бодсон бэхээр ингээд би ерөөсөө ингээд нэг тийм одоо ингээд нэг юм те буудан дээрээ суугаал ингээд тэндээсээ ингээд гарахгүй төрлийн хүн биш юм шиг байгаа. Ингээл энэ надад тухтаал би эндээ байж лах биш. Өөрийгөө сорих. Заавал ингээд дараагийн алхмыг хийгээл өөр ингээд хүмүүстэй байгаал ингээд өөр зүйлийг ингээд хийж үзэх гээл яг нэг тийм дурладаг. Тэгээ ингээд тэрнийхэн төлөө шундаг нэг тийм төрлийн хүн юм шиг үл. Тэгээд би яг сүүлд бодохдоо ингээд мэдээж ингээ олон багууд дээр ингээ очиод ингээ тоглох чинь тийм амар зүйл биш байгаа байхгүй. Тэгэл олон ингээ хүмүүстэй харьцан дээр тэр дунд чинь ингээл мэдээж эмхтэй хүмүүс тэгэл ингээ бүгдээрээ ингээл өөр хааштай те ингээл өөр одоо гэр бүл төссөндөө өөр хүмүүжлэлтэй ингээл янз янзын хүмүүс байгаа ч гэсэндээ бүгдэнтэй нь ингээд адилхан харьцаа те бүгдэнтэй нь ингээд ойлголцож чадна гэдэг бол өөрөө одоо ингээд би нэг тийм ингээл зүгээр буудан дээрээ сууж идэх төрлийн хүн биш юм байна л гэж бодсон өөрийгөө. Ингээд нэг юм өөр зүйл хийгээд өөр хүмүүстэй харьцаад ингээд заавал нэг тэр одоо дараагийнхаа алхмыг хийдэг. Яг тийм л төрлийн хүн юм байна гэж. Шинийг эрэлт хийж дасан зогсож өөрийгөө тэндээс бас хайж ийн гэж ингэж ойлгож чинь те. Энэ хугацаанд мэдээж маш олон дасгалжуулагчдын удирдлаганд тоглолоо те. Энэ дундаас мэдээж Цэрэ огш бол хамгийн онцлог хүн байна. Тэгвэл Франк Гарсиа дасгалжуулагчийн удирдлагадоор Ишгшээ хогийн бүрэлдэхүүнд ч тэр одоо саяын энэ үйлрэлд Амазонсын бүрэлдэхүүн тоглолоо. Энэ хүний тамирчин болроод өгж байгаа зүйл бусад хүмүүс анзаарахгүй мэддгүү тэр зүйл нь юу вэ? Би яг ингээд анх ингээд Франк Гарсиа дасгалжуулагчдаар очиод ямар амар ааштай юм бэ гэж бодсон байхгүй. Тэгэл ингээл амар загнаал ингээл амар уурлал. Тэгээ энэ жил болохоор би юу мэдэрсэн бэ гэхээр тэр хүн одоо илүү итгэж байгаа хүндээ амар уурлах юм лээ. Би тэрийг энэ жил яг үнэхээр сайн хариуцлага нэгч юм. Хариуцлага нэгч. Тэгвэл одоо ингээд зарим тохиолдолд ингээд багийн бусад тамирчдаас одоо ингээд юм хүсэхгүй ч юм уу тэгээ уурлахгүй байсан ч гэсэн ер нь бол ингээд надаас маш их зүйл хүсдэг. Тэгээд одоо ингээд энэ Азийн наадам чи заавал явах ёстой гэж одоо энэ жил дахиад намайг хилжил байгаа. Тэгээд ямар ч гэсэн би тэрний төлөө хичээх гэж бас байж байгаа. Тэгээд би ингээд энэ жил амар их загнуулсан дасгалжуулагч та Франц дасгалжуулагч та. Тэгэл би ингээд загнуулахаар ингээд амар уурладаг гэхгүй ингээд нэг юм тийм царайн дээр ингээд ил гарчдаг минийх. Тэгээ ингээд амар уур хүрлэн.
Тэгээ би ингээд дараа нь бодоодсэн чинь надаас ингээ маш их хариуцлага нэхэд те ингээ надад маш их итгэж байгаа болохоор энэ хүн ингээ амар уурлаад тах чинь би ингээ өөрийгөө амар тутун унлээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй тэр хүнд ингээ чадахгүй юм шиг дайчлахгүй байгаа. Тийм дайчлахгүй ингээд би чадахгүй гэж бодоод байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэмүүл ингээ амар уурлаад тэгээ би яг сүүлд ингээд ойлгосон. Надад ингээд итгэдэг юм байна те. Надаас ингээ хариуцлага нэгтгэх юм байна энэ хүн. Тийм учраас ингээ намайг илүү загнадаг юм байна. Би болохоор яг л нөгөө буудан дээрээ суудаггүй ингээл нэг заавал нэг ингээл юм ингээл те нэг шин дасгалжуулагчтай ч шин юм сураал ингээл дахиж ингээл яваал нэг тиймэрхүү төрлийн хүн гэдгээ бүр энэ жил илүү их мэдэрсэн брандэр очиод. Тэгээд одоо сая чи өөрөө хэллээ тасгалжуулагч Азийн наадам тоглооч гэж байгаа. Тэгэхээр энэ боломжийг нээлттэй байгаа гэж үзэх үү? Одоо энийг болохоор гэр бүлийнхээ өрөөндөө шийдэг. Өөрийнхөө хувьд шийдсэн. За ямар ч гэсэн ингээ Азийн наадамд тоглох хэрэгтэй байна. Би үгүйсээ ингээ хэрэгтэй байгаа мэнэ гэд бодсон юм нэ. Нөгөө гэр бүлийнхээ өрөөнийг ерөөсөө ярилцаагүй шийдэг байгаа. Тэгээд ямар ч гэсэн би болохоор ямар ч гэсэн өөрийнхөө хувьд бол за хичээнэ би ингээ тэ. Одоо тэгэхээр энэ ярилцлагыг үзээд нөхөр нь гэр бүл нь харин одоо уурлах таа. Тагаас энэ гайг бах уу. Яг тэр миний бас ингээд асуултуудын нэг нь энэ жилийн Азийн наадамд нэг үзээд алдахгүй мó гэдэг асуулт байсан байхгүй юу гэсэн тэрнээс өмнө чи ярьсан тий. Тэгэхээр боломж бол нээлттэй хэвээрээ байгаа мэн гэж ойлгож байна. Зүгээр яг жишээ огийн би бүрэлдэхүүний хувьд чи байх нь жишээ огт маш их хэрэгтэй гэж ойлгож байна. Дээрэс нь өнгөрсөн Ханчжоугийн Азийн наадамд жишээ og төдийлөн өөрсдөө хүссэн амжилтад тоолж чадаагүй. Өнгөрсөн зууны Б зэрэглэлийн Азийн аврагт үзүүлсэн амжилтыг тохиолдол биш байсан гэдгийг батлах ёстой. Тэр жишээ огийн бүрэлдэхүүн одоо энэ жил Азийн наадамд явж штэ. Тэгээд зөвөр Франк Гарсиа дасгалжуулагчийн удирдлага доор анхудаага Азийн наадамд оролцох гэж байна. Дасгалжуулагчдын багийн хувьд ч тэр Монгол Улсын эмэгтэй шишээ огийн бүрэлдэхүүний хувьд сүүлийн 10-аад жил бүрдчихэд байгаа хамгийн сайн чадварлаг бүрэлдэхүүн гэж би энэ чорын наадмаас хойш гэлж тэ. Ийм бүрэлдэхүүн байгаа учраас миний хувьд эмэгтэй шишээс энэ жилийн Азийн наадамд хүлээлт өндөр байна л да. Харин тийм ээ одоо ингээд үзэгчдэд бас ингээд хүлээлт нэлээд өндөр байгаа юм шиг лээ. Тэгээ энэ жилийн Азийн наадам бол Монголын багийн хувьд л тэгэхээр гайхалтай Азийн наадам болоосоо гэж би бас хүсэж байна. Тамирчууныхаа хувьд ч тэр тоглогчууныхаа хувьд ч тэр сагсан бөмбөг тайртай өнийхөө хувьд ч тэр ингээ гайхалтай жил болоосоо гэж маш их хүсэж байгаа. Тэгээд миний хувьд болохоор ямар ч байсан туудахгүй бэлтгэлээ эхлээд тэгээд Азийн наадамдаа нэг одоо би өөрөө зүгээр ингээ байж ах нь бас тэдэрт ингээ дэм болох юм байж бас магадгүй те тоглохгүйсэн ч гэсэн гэхгүй. Яг хаа төдийлээ яг өөрхөн 100% байж чадахгүй ч гэсэн те одоо ингээ 50% ч хамаагүй те 20-30% ч гэсэн яах. Тэгээ ямар ч зэн багийнхандаа хамт байх нь илүү одоо дүүнерт маань ч гэсэн илүү хүчтэй тийхээ одоо ихтгэл зориг өгч бас болох юм байна гэж харсан. Тэгээд ямар ч гэсэн өөрөө маш сайн хичээнэ. Гэхдээ 100% байхыг хичээнэ. За тэгвэл ингээд энэ гоё мэдээгээр нь ярилцлага өндөрлүүлээ. Монгол Улсын шишээгийн бүрэлдэхүүнд цааш үргэлжлүүлэн тоглох нь байна. Тэгэхээр энэ жилдээ ямар ч байсан Азийн наадамд дуустал зодог тайлна гэдэг яриагаа төрөөр хойш тавигдах нь байна. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд нь баярлалаа. Илэн Далангуу өөрийнхөө амьдрал карьерийн талаар ярилцсанд нь маш их талархаж байна. Маш олон өсвөр насны сагсан бөмбөгийн спортоор хичээлж байгаа охтууд чамаас үлгэр жишээ авж байгаа. Тэднээс энэ гоё эерэг үлгэр жишээгээ цаашдаа үзүүлээрэй. гэж хүсэн өрөө. Баярлаа. Нэвтрүүлэгтээ ингээд урьж оролцсон баярлаа. Тэгээд миний бас нэг хэлэх дуртай үг гэдэг юм аа. Одоо ингээд сагсан бөмбөгийн эмэгтэй ингээд гавь тамирчид ингээд төрсөн. Тэгээ ингээд одоо өсвөр үеийн ингээд сагсан бөмбөгт уралж байгаа, сонирхож байгаа бүх үнэртэй те. Дараагийн ингээд гавь тамирчид бол та нар шүү. Их чинь ингээд та нарыг те ингээд дараагийн гавь тамирчид болоод ингээд шагналаа зогсохыг харахыг чинь сэтгэлээсээ өсөж юм учраас сагсан бөмбөгийг эзэж битээ орхиороо сагсан бөмбөгөөр хичээлсээр л агаарай. За ингээд нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч Сэнгүр брэнд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд Сэнгүр брэндийн гарын бэлгийг гардуулаад энэ удаагийн ярилцлагыг өндөрлүүлье. Баярлалаа. Баярлалаа.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын Спортаймент салбарыг үндэслэгч Уран ан групп